shop window. I didn't think it was you. Сайн мэцгэнөө шинэ бичлэгээрээ уулзж байгаадаа баяртай байна. За энэ удаагийнхаа бичлэгийг Монголоос хийж байгаа. Монголд хэрхэн ирсэн талаар болон ер нь ямар зорилгоор ирсэн талаараа дараагийн бичлэгнүүд дээр ярих гэж бодож байна. Өнөөдрийн бичлэгээр болохоор та бүхний харсанчлан Японд нөгөө нэг алдартай зомби ч илүү махчин ч илүү нэг вирус явж байгаа талаар мэдээллүүд цахим орчинд нэлээд явж байгаа. Тэгээд энэ талаар нэлээд хэдийн ютуберүүд бас хийсэн байсан сайтуудад нэлээд их мэдээлэл гарч байгаа. Тэгээд Японд яг ийм вирус байгаад байгаа мó? Ямар учиртай юм бэ гэдэг талаар ярихын сацуу манай гэр бүлээс нэг хүн мэдээж тэр вирусээр өвдсөн. Тэгээд одоо бол идэгсэн. Тэгээд энэ талаар та хэзээ сонирхолтой гэж бодлоо. За тэгэхээр энэ вирусыг тусаад манай гэр бүлийн нэг гишүүн ямар одоо шинж тэмдэг илэрсэн бэ хэмээл ерөөсөө яг ханаад төрсэн юм шиг хоолоо нөвцөн. За нэг жоохон халуурсан. Өөр тийм шинж тэмдэг. Ер нь бол яг л ханаад төрж байгаа юм шиг тийм шинж тэмдгүүд илэрсэн. Тэгээд Японд мэдээж бид нөгөө очиж үзүүлдэг эмнэлэг дээр очиод үзүүлсэн чинь эмч маань хоолойгийн шууд харангуудаа ийм арчтсаар шинжилгээ авна гэсэн. Тэгээ арчтсаар шинжилгээ авсан чинь шууд одоо энэ strep A гээд streptococcus монголоор бол streptococcus-ийн streptococcus-ийн нянгийн халдвар авсан гэсэн хариу гарсан. За тэгээд энэ нянгийн халдварыг авангууд одоо эмч маань юу гэжсэн бэ? За энэ бактери одоо хоолонд ч юм бол бактери байна. Тэгэхээр энэ бактерийг бол одоо нэг 7 өдөр нэг бактери эсрэг юм уугаад хажуугаар нь ханиадныхаа ямиг зэрэгцүүлж уугаад тэгээд энэ ерөөхдөө ингээд дууснаа эмээ бол тасалж болохгүй гэж хэлсэн. Ингээд бид нар Монголдо ирэх хоорондоо нөгөө эмээ ерөнхийдөө таслалгүй уугаад явсан. Одоо ингээд 7 хоног өнгөрсөн учраас тэгээд ер нь бүх шинж тэмдгүүд бүгдээрээ харилцсан. Одоо бол ингээд энгийн эрүүл сарвал болцсон байгаа. За тэгээд энэ одоо халдвар бактери нь үнэхээр тийм амар халдвар юм уу? Зөвхөн Японд л яваад байгаа юм уу гэд энэ талаар мэдээж судлаад үзсэн. Японд бол их байхын хувьд бол байгаа. Тэгвэл Монголд ч гэсэндээ энэ халдвар бол нэлээд байгаа. Хэрвээ та бүхэн энэ халдвар буюу яг энэ мэдээнүүдийг бүгднийг ингээ шүүгээд үзээрэй. Японд ийм халдвар тархаж байгаа гэж байгаа юм. Тэ махчин вирус. Тэр нь streptococcus нянгийн халдвар. Streptococcus нянгийн халдвар гэдгийг одоо Google дээр хайгаад үзэх юм бол манай Монголд ч гэсэн бүр байсан айл дээр үеэс ахуулаад энэ нянгийн халдвар байсаар ирсэн бохоггүй юу. Тэгээ яагаад энэ ийм амар сенсацтай зөвхөн Японд л энэ халдвар ихсээд байгаа юм шигээр мэдээлэлэгдээд байгаа юм бэ гэхээр миний логикоор бол байна штэ. Японд ч бүх юм ингээд тоо баримттай нарийн явдаг байхгүй. Жишээ нь хүүхдийн хоолоо ингээд шууд ингээд харахад нэг эвгүй болсон бахамаа шууд ингээд бактерийн шинжилгээ аваад энэ нөгөө streptococcus гэдэг нэртэй нянгийн халдвар байна гэж мэдэж авангуудаа эмнэлэг дээрээ бүртгээд цаашаа ингээд эрүүл мэндийн яам руугаа нөгөө тоо баримтаа явуулж байгаа байхгүй. Манай эмнэлэг дээр тэдэн удаа энэ халдвар бүртгэгдсэн гэх. Тэнгууд Японд ерөөсө бүх юм ингээд сараар ч юм уу 7 хоногоор за энэ 7 хоногт тэр нянгийн халдвар тэд бүртгэгдлээ. Яагаад гэвэл тэр нян мөн байна гэдгийг энэ эмнэлэг дээр илрүүлээд байгаа байхгүй. Монголын хувьд болохоор нэг амар муухай ханаад хүрчлээл гэж яваад байдаг болохоос ш ер нь та хэд тэр нянгийн халдварыг дурхийн эмнэлэг дээр ч юм уу те хамгийн анхан шатныхаа эмнэлэг дээр шууд очингуудаа илрүүлээл ийм нянгийн халдвар байна гэдгийг мэдээд авч байгаа тохиол ер нь ховор штэ те тэгэл нэг муухай ханаад хүрчлээ хоолоо бод юм байна. Тэд өндөр халуураад байгаа мөртлөө ямар ч одоо эмчилгээ авахгүй байна гэдэг ч юм уу. Яг ямар вирус тусчаад, ямар бактери тусчаад яваад байгаа юм бэ гэдгээ бид нэр Монголд бол тэр бүр мэдээд байдаггүй өөрсдөө л ингээд зорж очиж хийлэгдэгээс одоо яг яадаг болсон юм байгаа мэдэхгүй байна. Тэгэхээр энүүгээрээ одоо Японых тэр мэдээнүүд нэг цацагддаг те хүмүүстэй анхааруулдаг. За streptococcus буюу strep гэдэг энэ вирус бактери шүү. Их болоод байна. Та нар ингээд анхаараарай. Ийм халдвар хамгааллын дэглэмээ бариараа гэд гаргадаг байхгүй. Тэрнээс биш Монголд ч гэсэндээ энэ халдвар байгаа юу гэвэл байгаа гэдгийг та хэд одоо ингээд дурын наад захын сайт руу ороод харахад энэ streptococcus халдвар их байна гэд ингээд гараад ирж байгаа. Хамгийн сүүлд 2024 оны 3 сарын 21-нд энэ Go дээр гарсан байгаа байхгүй. Хүүхэд streptococcus нянгийн халдвар авсаар ах юм бол зүрхний олдмол гажигтай болно гэсэн байгаа юм. За тэгэл энэ дээр Б бүлгийн streptococcus гэд байж байна. Тэгээ томоогийн үндэсний төв А бүлгийн цус задлагч streptococcus сэдэгдэх ийм өвчнүүд гэд ингээд бүх мэдээллүүд нь Монгол дээр байж байгаа.
Тэгээ миний энэ олсноор жишээлх юм бол 2012 онд ч гэсэндээ энэ одоо бактери Монголд байж л байсан байгаа байхгүй. Тэгэхээр энэ бол одоо зөвхөн Японд ингэ яваад үргэлжлээд байгаа зүйл бол биш байх нэ. Яагаад Японд байгаад байгаа гэдгийг та бүхэн ойлгосон байх. Ахаад нэг хэлээд үгүй. Японд тэр хүүхдийн туссан том хүний чамаагүй туссан ням бактериудын тэр мэдээлэл тоог дандаа гаргадаг, ямар вирус тусцсан, ямар бактери тусцсан гэдгийг нь мэддэг. Мэдэж авсныхаа дараа тэр тоо баримтаа нэгтгэдэг. Имлгээсээ дээшээгээ одоо дараачийн шатны тал руу нь явуулаад тэндээсээ өөрсдөө улсын хэмжээнд одоо ихсээд байна уу, багасаад байна уу гэдэг мэдээллийг үргэлж гаргаж идэг. Тэрийг олон нийтэд мэдээлж идэг. Олон нийтэд мэдээлэхдээ сэрэмжлүүлэхтэй хамт мэдээлдэг байхгүй. Энийг нь болохоор бусад гадны улсынхан харчингуудаа энэ нэгсээд байгаа юм байна. Энэ нь аюултай юм байна. Энэ нь амар юм байна гэдэг. Гэтэл үнэндээ манад ч ялгаагүй, бусад оронд ч ялгаагүй энэ халдвар байсаар ч ирсэн, байж ч байгаа. Одоо ингээд Монгол зөндөө туссан хүмүүс байгаа. Ийм богинохон мэдээллийг та эцтэй хүргэе гэж бодсон. Ингээ бид эдийг имлэгт очиод үзүүлээд удахгүй ингээ Монгол руу явах гэж байгаа. Тэгээ эмээ ингээ нэг хүмүүс аваад явмаар байна гэсэн чинь та Монгол руу энэ нэг эвгүй гарын бактерийг аваа явах нь дээ, очиж хүмүүсийг айлгах нь дээ гэд инээж исэн. Тэгээ ер нь бол имчилгээгээс хэлэх юм бол бас ч гэж тийм хүмүүсийн бодож байгаа шиг тийм амар өвчин бол биш. Тийм. Тэгээ бараг энийг үзэж байгаа хүмүүсийн ихэнх нь бас авч үзчихсэн гэдэгт бол итгэлтэй байна. За ингээд энэ богинохон бичлэгийн дүрээд өндөрлүүлье. Тэгээд дараагийн бичлэгээрээ Монголд хэрхэн ирсэн одоо онгоцон дотор 2 хүүхэдтэйгээ хамтдаа явхад юу юун дээрээ анхаарах вэ гэдэг бичлэг оруулъя гэж бодож байна. Тэгингээ одоо Монголд ирж байгаа цэцэн аяллахаа тэмдэглэлийг та нартайгаа хуваалцъя. Ингээд дараагийн бичлэг болтол түр баяр таа.